Харт амхины хэрэглээгээрээ манай улс дэлхийд толгой зохихоор болж байна. Хууль зүйн сайд нь хүртэл харт амхчин бүсгүйтэй учир ургуулж явсан гэхээр юугээчийн гэмт хэрэгтнүүд монголоор минь дүүрчгээвэ хэмээн толгой сэгсэрмээр санагдана. Харт амхи хадгалсан борлуулсан хэлээр оруулж ирсэн хэрэг дэлхийн улс орнууд шууд цаазаар авах ял ноогдуулдаг. Гэвч манайд тэнсэн өгөөд явуулж чадах тул харт амхины гэмт хэрэгтнүүд хаа сайгүй хөсөлтцгөөг болжээ. Харт амхичид өөр бусад гэмт хэрэгт орооцолдох нь түгээмэл. Жишээ нь сэлэм эргүүлэн зодоо хийсэн хэрэгээрээ олон нийтэд алдарсан самдны нэмийн Бямбцогтоос харт амхины хэрэгээр байцаагдаж байгаа юм байна. Хэргийг товч дурдвал 2017 оны 11-р сарын 14-ний өдөр Баян зүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэр Саншайн хотхны байранд мансууруулах бодис болон сэтгцэс нөлөөлөх бодисыг хууль бусаар хадгалсан. 2018 оны 4-р сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт Toyota Wildfire автомашинтай явж байхдаа мансууруулах бодис болон сэтгцэс нөлөөлөх бодисыг хууль бусаар хадгалж байгаад баригдсан тул тэдгээр хэрэгүүд нь эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа гинэ. Өмнө нь энэ сэлэм Бямбцогтын харт амхины хэрэгтэй холбоотой амих мэдээллүүд албан бусаар явдаг байсан. Харин одоо ийхүү баримтаар нотлогдож байна. Ганц харт амхиар зогсохгүй бусадтай бүлэглэнд анхаарч сэлэм эргүүлэн амьтын хүн айлгаж ичээж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан. Эргэн од мөнхийг зодож биедэнд гэмтэл учруулсан. Улсын эхлэлүүрийн баруун талд эргэн тэмүүлэн зодож биедэнд гэмтэл учруулсан хэрэгүүд нь мөн эрүүгийн хэрэг үүсгэж шүүх хурлан болсон боловч шүүхөөс түүний хэргийг зүүлчилсэн зүйл ангууд нь хөнгөцсөн гэж үзээд буцаажээ. Энэ Бямбцогт нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч өгөөд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдах Монгол Ардын намын бүлгийн дарга мөнх чулууны дүү юм. Мөнх чулуун нь өөрөө бас октогоор жолоо барьж дүрм зөрчдөг. Арх ухаар амьтан хүн зодож гэмтээгээд явдаг баримтууд олон нийтийн сүлжээгээр бишгүй л нэг байгаа. Ах トゥ хоёр хоёулаа нэг иймэрхүү ойргон сагсуу төрөмгийн танхаа хүмүүс юм байна. Хамгийн ноцтой нь өдгөө Монгол улсын нийслэл хотын даргад нэр нь явж байгаа мөнх чулууны дүүн харт амхины сүлжээний идэвхтэй гишүүн. Тэр чиргээрээ одоо шүүхээс ялан өнгөцсөн шалтгаанаар хэрэг нь мөрдөн байцаалтанд буцчихад байгаа хүн юм байна. Улаанбаатар хот бол Монгол улсын хүн амын талан оршин суудаг хот. Гэтэл нийслэлийн удирдлага руу харт амхины сүлжээнд нэгдсэн гэр бүлийн төлөөлөл нэвтрээ орох гэж байгаа нь тийм ч таатай хэрэг биш юм. Хэрхийг харж л байна.